Бодоо болгосноо. Тэгээд чатгараа тоглолоо. Саяных ямар нэртэй бүтээл юм бэ? Казак ардын аялгау Адай гэдэг. Яагаад ийм санаа орж ирв? Мэдээч хүмүүсийг дөргөж чадъя бас өөрөө залуу хүн байна. Өөр сэтгэх гэснэлтэй зүгээр нэг гарч ирж доомбор тоглоо суугаад байх шин. Өөр байдлаас нэм үү те. Тэг нэг соглог юм уу. Бусад хүмүүстэй ингэ өгч өөх, хэр зориг өөх. Тийм байдлаас нэг харъя хэлээ өөрөө сэтгэж тэгээд тоглоо. Энэ шатанд итгэлтэй байсан уу? Өөрөө ингэ сонгосон л доо тэгэл ер нь бол хүмүүсийг дөргөж чадах болов гэж энийг сонгосон. Тэгээ сансандаа хөрлөө гэж бодож, шүүгч нар маш их урам зориг өглөө. Авьяаслаг монголчууд шоун дээр анх удаага доомбрыг ёстой нэг та эзэмдэг шиг эзэгнийхэн төрлөөдөө. За баярлалаа. Одоо цаг үетэйгээ бас жоохон нийлж идэл та, нийлүүлж ингэж хөгжмийн сонголт Монголд ч гэсэн одоо ер нь сүртэй байх талаас нь яавал сонирхолтой байх уу гэдэг талаас бас бодож үзсэн байна гэж бодож байна. За баярлалаа. Дуулах уу? Ер нь дуулахад муу. Дуулахад таарав. Доомбор та хоёр хизээнээс нөхөрлөж эхлэв. За яг 6-7 жил болж энэ би өөрөө яг олон нийт зоим одоо тайзанд гараад одоо 3-4 жил болж байна. Бүжиглүүл дараагийнх дарстай. Чуках маань сая хэлж ийн л та. Чи ингэ тоглож байхдаа ард чинь ингээл бүжиглэх юм уу тийм жоохон гоё шоу маягийн хийвэл их гоё болох юм байна гэж зөвлөгөө өгсөн. Өөрөө бүжиглэлтэй рок юм чинь. Бас хэд бүжиглэхээр энэ хөгжимд орж чадахгүй бас хөгжмөд тоглож чадахгүй болсон. Тийм болохоор бас тийм илүүцтэй үлгэн бас тийм их баг. Тийм учраас хөгжмөдөө сайн хараад хөгжмөө сайн тоглоод харин бусад хүмүүсийг ардаа бүжиглэх юм уу тийм байж болох юм. Монголчууд болохоор маусаар дарахгүй байх гээд бас тэгээд байгаа байхгүй тий. Тэс гадаадаас маусаар дараад оног моног болгодог байхгүй тий. Өөчтэй байлаа.